уур амьсгалын өөрчлөлтийн тухай энэ хуулийн төслийг зарчмын үед бол одоо хэлэлцэхийг дэмжиж байна. Мэдээж цаас бямц цагтаарч бас үгэндээ хэлчлээ. Тодруулах зүйлүүд бол нэлээд харагданлээ. Тэгэхээр би бас эхлээд зохион байгуулалтын нэг саналаа хэлчихье гэж бодож байна. Ер нь бас яг манай гишүүд дундаас энэ чиглэлээр мэрэгсэн хүмүүс бас нэлээд байдаг баг. Дэлхийн банк за уур амьсгалын өөрчлөлтийн ногоон санд бас ажиллаж исэн. Инкватын одоо болормаа гишүүнээр одоо ахлуулад энэ копиг зохион байгуулахаас өмнө өөрсдөө бас энэ манлайлалаа яг төрийн бодлогоороо бас харуулах нь зөв болоо гэж бодож байна. Тийм учраас бас энэ хаврын жуулгандаа багтаах үднэс бас цаг алдахгүй энийг одоо мэрэгсэн энэ чиглэлийн ажлыг олон улсын байгууллагад бас хийж явсан үнээр ахлуулад бас энийг нэг өргөжлүүлээд явах нь зөв болоо гэсэн ийм нэгдүгээр бодолтой байна. Боломжтой бол бас одоо ажлын хэсэгт орж ажиллая гэж одоо нэгдүгээр хэлмээр байна. За тэгээ ер нь иргэд олон нийт маань бас мэдэрч байгаа хоо 100 хайчуу гэл өөр өөртөөсөө л өнөд сүүлийн өдрүүд асууж штэ. Хавар намарт одоо энэ 100 шахагдаад байна л гэж байна. Энэ зүгээр бас үзэгдэл нь өөрөө иргэд энэ уур амьсгалын өөрчлөлт одоо дэлхийд дахинаа явагдаж байгаа. Монгол улс ч гэсэн энийг нөлөөлөлд байна л гэдэг зүйлийг бид ч гэсэн ойлгож авах одоо хэрэгтэй байна. Манай орны хувьд ч гэсэн энэ одоо сүүлийн одоо 85 жилийн одоо хугацаанд энэ үзүүлэлтээр 2.5 градусын хэмээр одоо бас ингээл дулаалт явагдсан байна л гэж зүйлүүд яригдж байна. Бидэд бол нэг тийм аж үйлдвэрлэл сүртэй хөгжсөн орн бас биш болчиход байгаа. Суур эдийн засагт бол эднэр шууд нөлөөлнө мэдээж хүнс одоо хөдөө аж ахуйн салбарт. Тэгэхээр бидэд энэ цаашдын одоо амьдралын гэдэг юм уу тодорхой эдийн засгийн одоо чиглэлээр ч гэсэн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бодлого бол бас энэ төвшөндөө бас өөрчлөх ёстой гэдэг зүйлийг л харуулж байна. За нийслэлээ сонгоцсон гишүүний хувьд ч гэсэн энэ асуудал бас нийслэлчүүд хамаатай л болчихж байгаа. Үндэ хэлэхэд одоо үйлдвэрсэн дулааныхаа 30% бид нар хүрэн орон сууц буюу хуучны орон сууцуудаар алдчихж байгаа байхгүй угсармал орон сууцуудаар. Тэгээ энийг дулаалаад явна гэдэг бол бас хүлэмжийг бууруулаад явж гин гэсэн үг. Автомашинаас ялгарах энэ хүлэмжийг бид нар бууруулах л ёстой. Гэхдээ энийг зөрүүлээд нэг ногоон гэдэг юм уу тийм цахилгаан автомашиныг дэмжих гээд байгаа даа биш. Илүү зүгээр эрэг сэтгэлгээр харуул масс нийтийн тээврийг одоо дэмжих, энийгээ бий болгох, ийм амьдралын одоо дадалтай болох тэр 20 минут хотын концепцийн асуудал яригдаад байгаа байхгүй. Хүн болгон шаардлагагүй зөрчил хөдөлгөөнийг хийж төрийн үйлчлэгээ авдаг биш. Орчин тойрондоо төрийн үйлчлэгийг авах нь энэ хүлэмжийг бууруулахад л хувь нэмрээ оруулж байгаа энэ зүйл байгаа. Тэгэхээр энэ одоо бүхий салбар дээр бид эдийн хандлага ойлголтын олон зүйлүүдийг өөрчилнө. За алстаа энэ хүлэмжийг бууруулах үйл ажиллагааг татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд ямарг байна. Ялангуяа ялгаруулагч нь хэрэглэгч нь төлдөг энэ зүйл рүү явах ёстой. Энд одоо яг илэн даалгавар өрхөд малчтын маань ч асуудал хөндөгдөнө. За малын үеийн татварыг бидэд маш зөв болгох ёстой. Эргээд үр шим одоо үр ашигтай эрчимцэн мал аж ахуй, нүүдлийн мал аж ахуйг хэрхэн яаж хослуулах вэ гэдэг бидэд одоо л бодох цаг болсон. Тэгэхээр энэ зүйлүүд ингээд хүссэн үсээгүй яригднаа. Дэлхийн нийтээр яригдж байгаа. Түрүүчээс малын тоо толгой дээр бүр үхэр дээрээ хүртэл одоо $100 жилийн $100 такс тавьчихж байгаа улс орнууд ч бас байна. Энэ өөрөө их одоо хамгийн их хүлэмжийг ялгаруулж байгаа одоо амтан гэдэг юм одоо энэ чиглэлдээ бас ороо явцдаг ийм зүйл байх юм аа. Тэгэхээр яг л энийг бидэд бас бодиттой хөрсөн дээрээ буух энэ зүйлүүд рүүгээ бас орхон зөв байна гэдэг зүйлийг бас нэгдүгээр хэлмээр байна. За түрүүн бас гишүүдийн асуултанд гарлаа. Маш хэмжээний нуур горих одоо гадаргын усууд ширгэж байна. Энэ зүйл баггүй. За мөнгө код гишүү асуулт